Иргэд аж ахуй нэгж бидний төлсөн татвараар улсын төсөв бүрддэг шүү дээ. Харин тэрхүү төсөв юунд зарцуулагддаг талаар бид хаанаас мэдээлэл авч болдг юм бол? Төсөв нь тухайн улсын эдийн засгийн чадварын төвшин, тухайн төсвийн жилд иргэдэд чиглэсэн ямар нийгмийн үйлчлэгээ үзүүлэх, иргэдийн бодит орлого яаж өсөн нэмэгдэх, улс орны хөгжилд ямар ахиц дэвшил гарах зэрэг томоохон үзүүлэлтүүдийн цогц илэрхийлэл билээ. Монгол улсын төсөв нь татвар төлөгч иргэн бүрийн хувь нэмрээр бүрддэг тул иргэн танд хяналт тавих бололцоо олгох, ил тод мэдээлэл хүргэх нь сангийн яамны баримталдаг тэргүүлэх зарчмуудын нэг юм. Гэхдээ санхүү төсвийн талаар төдийлөн сайн суур ойлголтгүй надад төсөв нэг л ойлгомжгүй, төвөгтэй, бас дээр нь сонирхолгүй санагддаг. Тиймээс сангийн яам Монгол улсын төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор анх 2018 онд иргэдийн төсөв эмхэтгэлийг санаачилснаас хойш жил бүр иргэдэд нээлттэй мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Энэ ажлын хүрээнд улсын хурлд өргөн барьсан төсвийн төсөл, батлагдсан төсвийн мэдээллийг агуулсан эмхэтгэлийг хэвлэн тарааж байгаагаас гадна жил болон улирал бүрийн гүйцэтгэлийн тайланг захим хуудаснаа нээлттэй байршуулсантай иргэн бүр танилцах боломжтой. Иргэдийн төсөв нь энгийн дүрслэлтэй бөгөөд нийгэм эдийн засгийн салбаруудын төлөөллийн дүрээр дамжуулан төсвийн тухай мэдээллийг нийгмийн альж бүлгийн иргэнд хүргэхээр бүтээгдсэн учраас төсөв сонирхолтой бас ойлгомжтой болж байгаа юм. Тийм шүү. Уншихад ойлгомжтой, энгийн, сонирхолтой байгаа нь надад ч бас үнэхээр таалагдсан. Иргэдийн төсөв эмхтгэлийн ач холбогдол нь төсвийн ил тод байдлыг хангах, иргэдийн төсвийн тухай боловсролыг дээшлүүлэх, иргэдэд төсвийн хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавих бололцоо олгохоос гадна засгийн газар иргэд хооронд мэдээлэл солилцох, харилцаа тогтоох нэгэн сувг болж байгаад оршин. Мөн сонирхуулахад International Budget Partnership олон улсын байгууллагын 2019 оны судалгааны дүнгээр Монгол улсын төсвийн ил тод нээлттэй байдлын үнэлгээ 2017 оноос 10 оноогоор сайжирч 56 болсноор 15 орноор урагшилж 41-р байранд жигсахвав. Үүнд иргэдийн төсөв чухал нөлөө үзүүлсэн байна. Иргэдийн төсвөөс та бүхэн төсөв боловсруулах үйл явц, иргэдийн оролцоо, төсвийн орлого бүрдүүлэлт, эрүүл мэнд, боловсрол зэрэг засгийн газрын үйл ажиллагааны салбаруудад хуваарлагдсан төсвийн талаар, улсын төсвийн хөрөнгө оруулалт, засгийн газрын өр, гадаад зээл, тусламжийн тухай, орон нутгийн төсөв болон хүүхэд, их, ахмад настан зэрэг нийгмийн бүлгүүдэд чиглэсэн бодлогуудын тухай өргөн хүрээх хамарсан цогц мэдээлэл авах боломжтой. Иргэн та дэлхийн хаанаас ч Монгол улсын сангийн яамны МОФ цэг, ГОВ цэгийн захим хуудасны иргэдийн төсөв цэс рүү хандан эмхэтгэлүүдийг онлайн хувилбараар татан авах боломжтойгоос гадна сангийн яамны байрнаас 2018 оны төсвийн гүйцэтгэл болон 2020 оны батлагдсан төсвийн иргэдийн төсөв эмхэтгэлийг хэвлэмэл байдлаар үн төлбөргүй аваарай. Та эмхэтгэлтэй холбоотой санал хүсэлтээ төсөв, ад, МОФ цэг, ГОВ цэгийн захим шууданд ирүүлэх боломжтой.